Улааны 4-р цэглэгээ станц Ганбаатар. За миний хувьд болохоор тест үндэслэл болохоор цалин агуулгах санхүүгийн модулыг ерөөдөө хариуцаад нэвтрүүлээд явж байгаа. Тэгээд энэ хугацаанд одоо жил бараг хагас баг 2 жилээр болох гэж байна. Тэгээд одоо 10 манай ODRP 14 хөлбөрөд бол нэвтэрсэн байгаа. Тэгээд та бүхэнд бас нэг нэвтрэх хугацаанд бас асуудлууд янз бүрийн сорилтууд зөндөө гарч ирсэн. Тэгээд энэ үеэр та бүхэн бас нэг төвчээртэй хүлээстэй хандж ирсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн бол одоо миний хувьд бол одоо миний амжилт болж байгаа. Тэгээд тест үргэлжлэлийн манд болохоор нэг маш их олон ажилтнтай, маш их гүйлгээтэй, маш том мега төсөл байгаа. Тэгээд энэ төсөл дээр бол миний хувьд маш олон зүйлийг бол сурч байна. Тэгээд онцгойлоод зөвхөн цалингийн нэгтгэл сайн багтлах хүмүүжч хүмүүртэйгээ нэгтгэл програмс Цэцлийн координатор тань зориг бусад бас нэг хүмүүст бас бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд цаашдаа бас илүү хамтарч ажиллах одоо илүү одоо өр бүтээлд ажиллах хэрэгтэй байна. Тэгээд тэгээд та бүхэнд эрчим хүчний салбар үүсгэж байгаа 100 жилийн баярын мэндийг хүргэж байна. Цэнгэл гэдэг. Би энд цэцлэг станц ERP төслийн төлөвлөлт засварын хэсгийг хариуцж хөгжүүлж байгаа. За тэгээд төлөвлөлт засварын хэсэг бол нэлээд өсөв функцтэй. Тоог өгөх юм бол за 20 мянган одоо зөв хамгаалалт засаг зэнглаар би тэр болгоныг засвар төлөвлөлт 100-аад мастер засвар төлөвлөсөн байна. Тэгээд энэ өсөлт том төслөөр ажиллаж байгаадаа би баяртай байгаа. Монгол улсын хамгийн том цэглэх станц дээр ажиллаж байгаа баяртай байна. Бэлшиг шүү дээ. За сайн хөгжүүлэгч бол ирсэн. Тэгээд за дэдис дээр 6 сарын турш ажиллаад явж байгаа. Тэгээд ажилласан төслүүдээс ажилттай амжилт төслүүд юм уу? Сайн Марлен Астерискийн санхүүгийн мэрэгжилтэн анхны энэ Астерискэд ажиллаж байгаа миний хамгийн анхны ажил. Тэгээд анхны ажил маань юм өөр компаниудтай харилцаж ажилладаг тийм сонирхолтой байгаад би айгүй баяртай байгаа. Тэгээд бүр тэр тусмаа ийм том цэглээн 4-р цэглээн станцад ажиллаж байгаад айгүй баяртай байгаа. Олон хүнтэй танилцаа. Тэгээд дотоод үйл ажиллагаатай танилцаад надад айгүй сонирхолтой байгаа. Хөгжилтэй төв гэх юм бол манай нөгөө Батөргөл гээд санхүү бишээ. Батөргөлгээ хөгжүүлэгч гэдэг байхгүй юу? Тэр ингээд чатлж ирсэн юм да манай дотоод чатн дээр. Тэгэл манай санхүүгийн зөвлөх Ганбаатар ах ингээд чатаар биднээс хаяа ингээд минь дийдтэй байхгүй юу? Стандарт сувинсийнхаа юу вэ? Доотлох ирээ ингээд. Тэгэл гэсэн чинь энд нэг цэнгэл ах дээр төлөвлөлтийн албаны одноох орж ирээд юм асууж ирсэн. Тэгсэн чинь Батөргөл энд болдоох орж ирээл цэнгэл ахтай уулзаал ээж ин гэдэг байхгүй.
Тэгэхээр би ингээл болтоо хөлөө гэж харчаал үгүй одноох байна. Тэгэхээр чатан дээр эн чинь болтоо биш одноох штэ гэдгсэн чинь одноо гэдэг чинь эмхтэн биш юм уу гэж нэг тэр эн чинь бүр 2-3 сар болсон явдал шүү. Тэгээд Батөргөл чинь хаа байсан өмнөх жилийн 4-5 сар 7 сар энэ станцын нислэлтээр урьдчилсан. Тэр хугацаанд одноо гэдэг хүнийг зүгээр эмгтэйл хүн гэж бодоодсэн байгаа байхгүй. Тэгээд тэрийг яриад тэр үед амар инээлдэж. Тэгээ хажууд нь инээлдэж болдгоо чатаар ингээд инээдээр инээж хаадлаад бүр инээлдээд. Тэгээ аюу хөдөлгөөний станцын бүх нийт ажилч хамт олонд орчин хүчний салбар үүсч өгчсөний 100 жилийн баярын мэндийг хүсье. Батөргөл гэдэг Asteris Technologies компани програм хөгжүүлэгч байна. За DCS-төрүүд ERP програмаа нэвтрүүлэх төслөөр за жил гаруй хугацаанд үндсэн хөрөнгийг хөгжүүлэлтийг хариуцж ажиллалаа. За мөн түүнээс гадна бусдаа борлуулалттай гэрээ гэх мэтлэн модултай бас ажиллаж ажилласан байна. Хоошураа тэгээд нэг дотроос нэг сүүлдээ нэг стейктэй яа хөвчтэйсэн. За ингээд дулааны цахилгаан станцын хамт олондоо эрчим хүчний салбар үүсч өгсөний 100 жилийн баярын мэндийг хүргэе. Би Asteris Technologies-ийн хөгжүүлэлтийн албанд хөгжүүлэгчээр ажилладаг. DCS дөрвдөр болохоор төслөөр ажиллаад жил гаруй төслөөр явж байна. Засварын модуль, төлөвлөлтийн модуль дээр ажиллаж байгаа. Эрчим хүчний салбар үүсч өгсөний 100 жилийн баярын мэнд хүргэе. Сайн байна уу? Савг сэтгэлийг чаралаа. За эхнийхээ цэнгэлийг өнгөнд ордог болгох. Хоёр дахь асуудал нь бодлыг саналаа эзэмгүй болчихлоо. ERP програмыг бүрэн дүрэн хөгжүүлэх. Станцийнхаа хамт олондоо 100 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Одоо яг 14 болсон програм хөгжүүлэлтийн компани хамт мэдээлэлгүй. За байгууллагын нөхцөл байдлын програм буюу одоо ERP програм бол манай компанид шинэ зүйл биш юм аа. 2009-өөс 2013 онд бол манай компани анх компанид нэвтрүүлээ. Сая одоо өнгөрсөн 2020 оны эцэст бол одоо яг 10 системийг нэвтрүүлсэн байгаа. За энэ систем бол давуу тал нь хүний нөөц, бодолтой авалт, санхүү, за тэгээд гэрээ, засвар гэсэн эдгээрүүд бол бүгд нэг доороос удирддаг ийм програм байгаа. Үүнийг одоо манай Asteris Technologies компани болоод манай компани одоо энэ бүртгэлтэй холбоотой, төлөвлөлт, санхүү, бүхэл зүйлтэй холбогддог хүмүүсийн хүчин чармайлттай үйл бол 14 ноол нэвтрүүлээд байна. За компанид бол 1500 орчим ажилтнаа хэрэглээд бүх нэг дүр дороос энэ цогц болгож байгаа баяртай байгаа. Ингээд компанийн хамгийн хамгаалалтаа эрчим хүчний салбарын 100 жилийн баярын мэндийг хүргэе. За энэ програмын нөхцөл Asteris Technologies компанийнхаа бүх ажилтнуудаа баяр хүргэж одоо ерөөсөө гац жаргал ажлын амжилтыг хүсье. Сайн байна. За би Asteris Technologies компани гүйцэтгэх өнөрч байгаа байна. За дөрөвдүгээр цахилгаан станцын ERP нэвтрүүлэх багийн систем менежер ажиллаж байгаа. За тэгээ манай компани 2020 оны 12 сараас эхлээд дулааны дөрөвдүгээр цахилгаан станцд бол гэрээ байгуулж ERP нэвтрүүлэх 6 оны хэлбэрийг нь 14 хэлбэрээр шилжүүлэх гэсэн энэ төслийг хэрэгжүүлж одоо амжилттай дуусах шатлаг ороод байна. За энэ төслийн онцлог гэдэг юм бол 1500-аад ажилтнтай маш том байгууллагт ERP системийг нэвтрүүлж байгаагаар их онцлог давуу талтай байлаа. Нэвтрүүлж байгаа модулуудын бүрийг бол санхүү, агуулгах, борлуулалт, бодолтой авалттай, за тэгээд цалин, хүний нөөц, засвар, төлөвлөлт гэх мэтчлэн байгууллагын бүхэлдээ хамарсан цогц системээр цогцоор нэвтрүүлж. За 20 оны 12 сард нэвтрүүлж эхэлснээс хойш бол Монгол улсад ковидын цар тахлын карантины үеийг яг таарсан. За тэгээд төслийн баг 4-5 сар нь гэрээс
бусдаас ажиллах юм шаардлага тулгарч ирсэн. Гэхдээ бол захиалагч талаас бол манай төслийн багийнхныг зөвхөн захиалагч талын байр дээр офс дээр байрлаж ажиллах юм боломж нөхцөлөөр хангаж өгч ирсэн бол талархаж байна. За тэгээд яг энэ төслийн маань онцлогийн хувьд бол өмнөх 6 нотлох хэлбэр дээр байсан шийдлүүдийг дахин системийн шинжилгээ хийж 14 нотлох хэлбэртэй нийцүүлж шинжилж бүх кодуудыг бичиж байгаа. Мөн дээрээс нь хуучин систем дээр байсан үйлдэлүүдийг зөөх ийм ажлууд бол хийгдэж байгаа онцлог. Тэгээ өнгөрсөн жилийн үед бол бид нэр төслийг 2 үе шаттай нэвтрүүлсэн. Хамгийн эхлээд 21 оны 1 сарын 1-ний үед бидлийг оруулаад системийг эхлүүлж байсан бол за тэр үед бол бид 10 нотлох хэлбэрийг нэвтрүүлжсэн. За 10 нотлох хэлбэрээ дэмжиж ашиглаж байгаа. Өнгөрсөн оны 11 сараас 14 нотлох хэлбэр шилжүүлсэн. Тэгэхээр зэрэг яг энэ төслийн үед бол 2 удаа хөлбөр алгасах шилжих гэсэн ийм тоол авчаад өнөөдрийн шатнд хүрчээд байна. За тэгээ энэ мөртөл бол захиалагч тал олон удаагийн шилжилт болон систем шилжүүлэхэд бас хамаардаг. Энэ бүх хүндрэл бэрхшээлүүдийг хамтдаа даван туулжтэй хэцүү одоо шимэлт ихтэй ч юм уу шөнөөрөө суух ч юм уу баланс гаргах гэх нэг олон хамаагүй даваануудыг хамтдаа даван туулжтэй зэрэгт хүрсэн систем аян хөшин хүрсэн бол та бүхэндээ баярлалаа. За ингээд 4-р сахилгын станцынхаа бүх хамт олонд эрчим хүчний салбар үүсч хөгжснээ 100 жилийн баярын мэндийг хүргэж цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. За тэгээ манай компаниг сонгон үйлчлүүлж хамтарч ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэц дөрөвхөндөө эрчим хүчний салбар үүсч хөгжснээ 100 жилийн баярын мэндийг хүргье.